сүүлийн 30 жилийн хугацаанд засгийн газар улсын хурал дээр оруулж танилцуулаад улсын хурал бас санаачилсан ийм бас төслийн зээлүүд ч байгаа. Нийтдээ 88 ийм одоо зээл хөтөлбөрүүд байгаа гэсэн үг. Сүүлийн 30 жил шүү. 30 жилийн хугацаа, сүүлийн 1 жил, 2 жил биш, сүүлийн 5 жил биш, сүүлийн 30 жил авч хэрэглэж байгаа ийм зээл төслүүд юм байгаа юм. Сүүлийн үед бол одоо жишээ нь тулсруулах үйлдвэр байна. Монгол улсын хувьд бидний хамгийн том төсөл болж байгаа. Зээлийг гадаад зээлээр санхүүжиж байгаа хамгийн том төсөл болж ирж байна. 1.7 тэрбум доллар буюу 5.6 их найт төгрөгийн ийм төсөл болж байна. За тийм учраас одоо эдийн засгаа дагаад төслүүд байна ч өөрөө томорж ирж байгаа учраас энэ мань эргээд одоо энэ төс би түрүү хариулж амжсан уучлаарай. Өрийн хязгаар дотроо бол багтаж байгаа шүү. Бид өрийн хязгаарыг хэзээ ч хөндөж болохгүй. 2015 онд за би нэр заахаа болъё. 2015 онд За жавхлан сайд гүйцээж хариулъя. 2015 онд өрийн хязгааруудыг авч жагаад энэ төслийн хязгааруудыг бас авч яасан тийм тохиолдол байгаа. Энэ удаа бол гишүүдийн санаачилж байгаа судалж байгаа зүйл дотор бол төсвийн зардлын хязгаар дотроо өөрчлөлт хийж байгаа. Тэрнээс биш өрийн хязгаарыг бол огт хөндөөгүй. Энэ хоёр өөр ойлголт шүү. Тийм учраас төсвөөс гадуур гэдэг ойлголт бол байхгүй. Өрийн хязгаар дотроод ороод энэ төсвийн менежмент дотроо 100% багтаад явна. Төсвийн зардлын хязгаар гэдэг бол өөр ойлголт байгаа. За нэг нь юу гэлээ? Тэр татварын хувь хэмжээ дээр ерөөс өөрчлөлтөө энэ удаа чинь бид төсөв яриаггүй төсвийн хүрээ дандаа хязгаар ярьж байгаа шүү. Хязгаар ярьж байгаа. Энэ хязгаар дотроо бид нар амьдрын, хязгаар дотроо бид нар одоо татварын шинжилгээг хийн.